Самбацгаана уу? Налагчуудаа хайр түгэе мэдчилгээ хүргэлт үргэлжилж байна. 12 дугаар сарын 3 нь энэ өдөр аягүй л ихчийн маань төрсөн өдөр. Тэгээд бас гавьяаны амралтаа очиж байгаа их сайхан түүхэн мөч тохиож байна. Таньда баярын мэнд хүргэе бас хязгааргүй их хайртай шүү хэмээн хөөрхөн дүү хөөрхөн охин Анжилагийнхан зүгээс илгээсэн аягүй гоё гинтийн бэлгийг бид уламжлахаар хөрөлцөн ирээд байна. Их ч одоо дотор яг хамт олонтойгоо хайртай хүмүүстэйгээ баяраа тэмдэглэж байгаа. Тэгээд хамтдаа дотгошоо орж баяр дээр дахин баяр нэмцгээе. Мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Бид ээлжид гинтийн бэлгийн уламжлахаар энэ цаг мөчид аягүй ихчтэйгээ дахин уулзаад байна. Миний ихчээ энэ өдрийн мэнд хүргэе. Баярлаа. За, жил болгоны 12 сарын 3-нд л ихчтэр ирдэг ажилтаа боллоо. Тэгвэл энэ жил их бүр арай өргөн үрээнд болж байгаа шиг байна. Ямар баярууд огцож байна. Төрсөн өдөр байна. Ах мөнтэй юм сууж байна. Ингээд харсан чи айгүй гоё залуухан бүсгүй гавьяаны амралтандаа гарч ийн гэсэн чи гайхаж байна шүү дээ. Тэгэхээр хоёулаа бас танилцуулъя. Миний ихч улсад хэдэн жил ажилласан бэ? 6 жил. Ажлаагүй тасаг ядаг. Тэгээд надад хэвэн үндэд. Өнөөдөр бас Ахмад гэдэг нэрээдэлд орох гэж байна. Юун төрөнд үлзэн суугаа эрхэм дотноо тэгээд бас хүрэлцэн ирсэн эрхэм хамт олоннытай нэрийн өмнөөс таньда төрсөн өдрийн мэнд хүргэе. Тэгээд бас гавьяаны амралтаа авч байгаад нь халуун баяр хүргэе. Баярлаа. За, тэгээд өстө баяр дээр баяр нэмнэ гэдэг л болж байна. Бөөм баяр. Тэгэхээр нэг гинтийн бэлэг ирсэн байна. Сая тасгийнх нь баярлуулж гисэн, хүүхдүүд нь бас ирчихсэн. Энэ гинтийн бэлэг хийнээс юм бол? Мэдгүй. Хүүхдүүдтэй ч юм уу. За, тэгвэл ингээ та манаас нодлон дүүгийнхаа энэ гинтийн бэлгийг авч ирсэн болохоор ерөнхийдөө таамаг байгаа бох. Тэгэхээр илүү тодорхой болохын тулд эхлээд би тань нэг юм уншиж өгдөг дөө. Яагаад мэдчилгээ? Тэрийг нэг сайн сонсоорой миний ихчээ. Тэр цагт бэлэгний учир их тодорхой болох байхаа гэж бодож байна. Энэ мэдчилгээ хайртай таньда төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Үргэлж баярлаж явдаг шүү гэж хаягдсан байна. Ижиэгөө орчлон их хатуу юм аа. Инээж баярлах гэхээсээ илүү уйлж гундах үе дэндүү их болчихжээ. Уудам хорвоо хатуудахын цагт ухаанаараа түшээд тулаад авах эгч нар минь харин миний дэргэд байгаа нь ямар сайн юм бэ гэж бодож байна. Өнөөдөр таны минь хувьд маш гоё баярын өдөр тохиож байгаа. Харин таны энэ баярт мөчийг ээж минь байсан бол тесэн ядан хүлээгээд тэр гоё инээ дээрээ чимээдэл энэ дунд гүйж явах байсан бах та гэж бодож байна. Харин дүүн тань дээрээ цэцгийн баглаагаа тэрврээд ирлээ. Ээжийнхээ байхгүй орон зайг нөхөх гэж энэ цаг мөчид тэнгэрээс харж байгаа таны сайхан дүүгийн хайр инэрлийг ихчтэн илгээх гэж ирлээ шүү. Нагцыг 80 хүртэл нал гэдэг юм аа. Ижигүй энэ орчлонд хаяа будчиж, хатуурхаж, гомдож уйлах үе дэндүү их байгаа. Харин зовлон жаргалын алинд ч түшээд авах та нар минь байгаа нь ямар их аз вэ гэж дүүн боддог шүү. Инээх нь хүртэл ичитэй минь дэндүү их адилхан болохоор энэ орчлонд та хэдийгэл түшиж яваа юм шүү. Тандаа эрүүл энхийг хүсье. Хязгааргүй хайртай шүү гэсэн байна. Яг одоо энэ гоё гинтийн бэлгийг хайртай дүүгийнх нь үргэлжлэл болсон хөөрхөн охин Анжилагийнхан зүгээс тандаа илгээсэн байна. Анжилагийнхан зүгээс илгээсэн айгүй гоё бэлгийг баяр дээр нь баяр нэмж миний лэгчийн ухааныг нутгийн цагаан айгүйгч хүний амьдрал чинь угаасаа л жаргал зовлон ээлжилж явдаг. Тэгээд эрхэм хайртай дүүг нь энэ орчлон дэндүү эрт ихчээс минь дулаагаад авчихсан. Тэгтээ түүний үргэлжлэл болсон үрсэн таньда хүндэтгэл үзүүлж байгаа ээжийн минь ихч шүү дээ гэд эвэдээ их л баярлаж бас талархаж явдгаа дамжуулсан. Одоо хэдий ирчихсэн ч гэсэн онцгойлон энэ бичлэгийг бас үзэх болов Анжелика маань үзэн, Валентина маань үзэн хөөрхөн дүүгийнхаа охтуудад хандаж хэлэх үг байна. За баярлаа. Дүү минь байхгүй гэсэн дүүгийн хүүхдүүд минь те бид нарыг хүндэлдэг бид нартай хайртай шүү. Бүгдэнд нь хайртай. Хайртай шүү. Хэлхүүгээ халах. За тэгээд ижигийн минь үргэлжлэл энэ орчлон төшиг болсон эрхэм сайхан эгч нараараа гойж явдгийг дамжуулсан шүү. Тэгээд өнөөдөр бол таны өдөр шүү. Айгүйч их гоё баярлалаа.
төрсөн өдрийн мэндийг дахин дэвшүүлье. Баярлалаа. халиран туулдаг чиглэлээ хараар зөөлрдөг хорвоо шүү дээ харлан амьдранда харанхыг гүйгүүлсээ дүүтэй юм чиндээ дүүлэн нислээ чиглэлээ дүүгийнхээ хараас л холсонгүй дээ